За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд нар Иесус ерөнхийлөгч Садир Жихаро 2 жилийн өмнө 2023 онд Монгол улсад төрийн ажилтнал хэрэгжүүлсэн. За энэ ажилтнал бол бас түүхэн ажилтналсан манай хоёрын оронд гол суурь баримт хүчтэй байгуулсан. За хамтарсан төвхөлс гарч ирсэн. За өнөөдөр 2 жилийн дараагаар Монгол улсын ерөнхийлөгч Унагийн өрсөх Бүгд Киргиз улсын ерөнхийлөгчийн урдаар төрийн хариу ажилтныг хийж байгаа. За өнөөдөр хамгийн гол үр дүн бол ээж бүрэн түншлэлийн харилцаанд шилжлээ. За манай Монгол улсын гадаад бодлогын том зорилтуудын нэг бол хэрэгжиж байгаа. Төв Азийн улс орнуудтай бид нар одоо холбоот ус задарснаас хойш буюу зах зээл шилжснээс хойш 90-ад оноос хойш харилцаандаа бол нийлээ суларсан байсан. За энэ өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд бид одоо харилцан бие биенээсээ холдсон өөр өөрсдийн хөгжлийнхаа замыг бас хайсан. За ингээд Төв Азийн олон улс орнуудтай Монгол улс ч гэсэн бас харилцааг бол хүсэж ирсэн. За энэ харилцаагаа бид нэр идэвхжүүлээ. Төв Азийн адилхан одоо хөгжиж байгаа орнуудад хамтарч ажиллах олон боломжууд байна. За хамтдаа бас бус нутгийнхаа аюулгүй байдлын их тайвны төлөө бас хүчин чармаах цаг нь болсон байна. Олон улсын хамтын нийгэмлэгт хамтарч үүргээ биелүүлэх, хамтарч илүү хүчтэй байх энэ боломж бас байна гэдгийг бол харсан. За ингээд энэ зорилтынхаа хүрээнд Төв Азийн улс орнуудтай харилцаагаа одоо төвшнгөө ахиулах, харилцаа хамтын ажиллагаа ялангуяа иргэд хоорондын харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа шин шатнд гаргах энэ ажлыг бол айл ерөнхийлөгч нь бол хичээж хүчин чармааж явуулж байгаа. За энэ агуулгаараа бид нар өнөөдөр 14 чухал баримт хүч хийцуурлаа. Бүхий салбарыг хамтарч ажиллах, тэр дундаа илүү прагматик, илүү бодиттой, илүү одоо ярьж тохирсон харилцааг эрхэмлж байгаа. Тэгэхээр энэ утгаараа энэ барьж байгаа зорьсон баримт хүчүүд бол баримт хүчигтүүдийн биш, бодиттой хэрэгжих ажлуудын суурь эрх зүйн зохицуулалт юм аа гэж ойлгох хэрэгтэй. За өнөөдөр Киргиз улсаас хамгийн бас их чухал мэдээнүүнийг нь хурц зэрэгэлдээ орнуудтайгаа маш сайхан харилцааг тогтоож, бүс нутгийнхаа аюулгүй байдлын их тайвны төлөө хүчин чармаалт гаргаж байгаа нь хурц зэрэгэлдээ орнуудтайгаа хэлийн маргааны бүрэн шийдсэн ийм сайхан мэдээтэй байна. За Киргиз улс Монголын одоо аж ахуйн нэгжмэд Монголын дэвшилттэй явж байгаа салбаруудыг хөндрөөр үнэлж байна. Монголын аж ахуйн нэгжүүдийг Киргиз улс хөрөнгө оруулахыг урьж байна. Тодорхой салбаруудыг нэрлэж, боловсролын салбарт, аюул жуулчлалын салбарт, аж үйлдвэрийн салбарт, IT, мэдээллийн технологийн салбарт Монголын бизнесмэнүүдийг бас одоо тодорхой салбаруудыг нэрлэж, урьж бас хөрөнгө оруулалт хийхийг дэмжиж байна. За энэ даруйд аж ахуйн нэгж Монголын үйл ажиллагаа хэдийнэ явуулсан байна. Монс компаниас болоод манай гоо сайхны бүтээгдэхүүнүүд, за манай залуу стартапууд энэ бизнесийг чинь энэ нөхцөлийг нь бүрдүүлж, тата нөхцөлийг бүрдүүлж Монголын бизнесмэнүүдийг хүндэтгэлтэй хөдөлж явж байгаа нь сайхан санагдлаа. Цаашдаа ч гэсэн одоо үе талаас нээлттэй байна гэдгийг бол хэллээ. За энэ жил 120 үйлдвэр нийлсэн байна Киргиз улсад. Өнгөрсөн жил энэ жилдээ дахиад 126 үйлдвэр шинээр байгуулна. Өөрөөр хэлбэл манайтай адилхан аж үйлдвэрийн хөгжүүлийн нэмэн үртэг шингэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлээ. За зам тээвэр логистикийн хувьд одоо Хятадаас Европ руу холбож байгаа гурван талын том төмөр зам бүтээн байгуулалтнаас эхэлсэн байна. За манайтай бас одоо хамтарч ажиллах энэ тээвэр логистикийн хувьд, эдийн засгийн хувьд маш олон чиглэлүүдээ маш тодорхой ярьлаа. За манай Монгол улсын ерөнхийлөгчийн хувьд ч гэсэн Киргиз улстай баримтлж байгаа гол одоо салбарууд хамтын ажиллагаа, өдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа, ноос малуур гэдэг жишээлбэл бид нар өдөө аж ахуйн салбарынгүй ярих багц. Манай хүмүүдэд байгаа ноосыг бас энд авчирч үйлдвэртэй боловсруулъя гэдэг ажил нь эхэлсэн явж байгаа жишээтэй. За цаашдаа уул уурхайн салбарт удирч ажиллах уул уурхайн салбарын хайгуул олборлолт, за манай байгаль орчин дээлтэй, за гадны хөрөнгө оруулалтыг бас оновчтой татарч томоохон нэртэй уул уурхайн салбарын компаниудыг Монгол улсад бас сайн ажиллуулж байгаа туршлагыг судлаа гэж байна. Гэх мэт олон хүмүүнлэгийн, соёлын, боловсролын одоо сургууль байгуулъя. За энэ их сургууль дээр одоо Монгол судлалыг хүртэл байгуулъя тийм ээ. Тэр энэ хамтын ажиллагаанууд нь цаашдаа бидний хамтын ажиллагааг маш ойр дотно. За ерөнхийлөгч нарын хувьд хувь хүнийхээ нөхч гэсэн өндөр итгэлцэл тогтсон. Энэ харилцаан дээр тулгуурлаад богино хугацаанд өндөр түвшинд хөгжүүлээ. Илүү харилцааныхаа түвшин богино хугацаанд цаашаа стратегийн дэмжлэгт хүргэх ийм боломж бүрдэж байна гэж үнэлж болохоор ийм сайхан ажил болж байна гэдгийг онцолж хэлмээрээ. За альчлалын талаар дэлгэрэн мэдээлэл өгснээр баярлалаа.